Нene манай улсын нутгийн энэ улснуураа төсч амьдарч байгаа мал хөнгөөч нэ манайхныг одоо хужир давсыг гэдэг гэж ярьдаг штэ. Ялангуяа энэ бэлчээр ургамалдаа. Уужаа ус манай малууд энэ нуурын ус уу. Энэ бол одоо давстаа бас их хужиртай ус. Энийг бус газрын мал ер нь ууж чадахгүй. Тэгээд ийм аглаг өвсөж амттай ус уудгаасаа болж манайхны мал янз бүрийн кэтэй өвснүүд идсэн. Тэр халуут өвс идсэн мал бол одоо махан хүртэл шалвар амтлаг байдаг байхгүй юу? Таварлаг чанар нь их сайн. Мах сүмж гэсэн их амттай гарц сайт. Хоёр нуурын хоёр талд ургаж байгаа өвс нь хоёр төрлийн өвс нь ургадаг. Хоёр талдаа нэг талд нь өөхөн суудаг өвстэй. Баруун талдаа киргиз нуураас нь уугаад киргиз нуур талдаа өвс идэх юм бол өөхөн суудаг өвстэй. Зүү өвс нуураас нь уугаад өвс нуур талдаа байхлаа хармахан суудаг. Өөхөө баг хамгийн гол нь хармахан дарган гэж нэг дарган байх хэрэгтэй. Шүүмслэг их сайт тийм ах та. Манай улсын Бараан аймгийн мал одоо хармах ихтэй байдаг. Энэ өвстэй жааллаг одоо буран нэм өвс иддэг. Янз бүрийн өвс иддэгээс болж одоо юм байдаг хаа. энийг л иддэм штэ. Энийг нойт байх. Энийг одоо ногоон таар гэж хэлдэг. Манайд одоо манай хэлдгээр одоо бол бидний хөтөн, аг, таан, ургуул тэгээ шарамжин, буралжин янз бүрийн тэгээ Ширхгээр өвс таслаад тоолоод өсгөд лав 30 хэдэн төрлийн мм нэртэй өвс байна лээ. 20 төрлийн биемэд нэрлж чадахгүй тийм өвснүүд ургасан байна лээ. Тэгээд энэ талаас нь болоод одоо манай нутаг хамгийн их сайхан тухта сайхан бэлчээрта талбайта үүжим энэс болж мал их сэргэмж хүч их сайнаддаг мах чанар их сайтай тэгээд махна гарцэг өндөртэй ийм нутаг манай нутаг. таанаас ирсэн малын махан би ямар гоё амттай махан бэ? Дахиад байна уу гэж зарим хүндээ гэж асууж байсан надаас. Бид нэр өрснөө одоо энэ нутгийнхаа мал ахын махан дасчгээд ер нь өөр газрын малын махыг итгэхэд яг давсгүй цай уусантай адил байгаа. Ийм онцлог нутаг манай нутаг. Манай улс аймагт одоо малын паразит өвснүүдээр нь баг гардаггүй шахам. Яагаад би унган тэрхээрээ миний мал байгалийн ямар өвс ургамлаа нийтээр тарга тавиараа наваад тэг хүн мал явсан нөхцөл өвчийг бол эсэргүүх чадвартай болдог би. Тэр халуун хөөтөнд амьдарч сурснараа бол ер нь маш их тэсвэртэй. Одоо зуны улиралд хон зөвхөн одоо ойр бэлчээртэй хон мал гэх чинь 10 км явж бэлчээд хариу 10 км явж ирэх гэж усан дорж байгаа шүү дээ. Тэгээд ингээд ер нь одоо эндснээ хөнөөрөө хэлбэл биеийн тамир гимнастик хийх гэсэн мал шүү дээ. Манай нургамлыг идвэл ирээсээ шүд ангаач чаддаг тийм сайхан нургамлтай. Манай хоёр нууртаа нутглаар ангаач чаддаг тийм бит уудаг усан тийм туулга амтай. Ер нь мал тариулах жоохон ер нь угаасаа хувийн зүгээсээ бол жоохон сонирхол мó. Яагаад тэгэхээр зэрэг яг хөө байгалийн тэр жамаар нь идээд тэр өвсөн идээд явж байгаа нөхцөлд тэр мал тарга тавиараа наваад явхад ямар ч өвчнийг ер нь одоо шулуухан гэлэхэд эсэргүүцэх чадвартай гэж ойлгохтой. Идж байгаа урмгал чимтэй жаал хүжирлэг бас энэ газрын körслөг учраас тийм байх гэж боддог. Манайхан бол ер нь тэгж нэг тарилга туулга сүртэй хийгээд байх юм байхгүй. Гол салдвар төвчин гэдэг юм лабны малмалсан 20 жил дотор дуулсан гот баг энэ нутагтаа дуулаагүй. Ийм л газар, ийм л нутаг оронд амьдарч байгаа одоо. Яг хувийн малыг бол энэ айл болоход өсний сургал усны тунгалагтал айл болохоор олон цаг л идэвхтэй байх гин төлөөлж явж байгаа. Ив элчээрийг ер нь аль болох аглаг талыг барьж нүүдэг.
Дээшээ намрын нэг гарч тусдаг доош хужир усандны дорж ирдэг гэдэг. Талын Монгол гэдэг энэ мал хөтлөлийг бол би дэмжиж байгаа. Энэ бол гоё. Газар дээрээс нь ирж авдаг нь бас ирнэ. Энийг бол дэмжиж байгаа. Ихлээр би аль болохоор ирүүл бас чанарлаг, жинтэй, сайн махан нийлүүлээд бас хотын хүмүүстэй бас энийг бас нийлүүлэхэд энэ ТСА компани хамт олонд бол бас баярлж байна. Тэгээд одоо энэ ТСА компаниудаа энэ дэрж одоо энэ мал живэс болгоод живэсээр яриасаа одоо харгалзуу хойно шаргалзуу хойно гэж живэс болгоод авчдаг юм байна. Авснаа дараа нөгөө каншууд шууд тэндээс живэсээр хараад миний шаргалзуу хойно махан ирж байна. 550 номертэй харгалзуу хойно махан ирж байна. 556 номертэй шаргалзуу хойно махан ирж байна гэдгийг мэдэрч авдаг. Тэрийг малчтын гардаараас ТСА компанидад ТСА компаниас шууд Улаанбаатарын хэрэглэгт нь төлөв их баяртай байна. За гарал үүсээр баталгаажсан Улс аймгийн махыг Улаанбаатарын нийт хэрэглэгчдээс хүрэх болсондоо бас таатай байна. Энэ бол одоо цэвэр жинхэнэ одоо 1 номерын одоо 100% цэвэр махан бүтээгдэхүүн. Улаанбаатар хотын хэрэглэгчдэд манай Улс аймгийн махан бүтээгдэхүүн, малын бүтээгдэхүүн шууд нийлүүлэх болсонд баяртай байна. ТСА компанитай хамтарч ажиллах болсондоо бас баяртай байна. Сэтгэл хангалуун байна. За ТСА компани нөө манай яг энэ нутгаас ирээд газар дээрээс нэрээд бид бүгдээс мах аваад Улаанбаатарын ард түмэнд ингээд нийлүүлнэ гэж байгаа бол энэ бол бас баяртай байна би. Энэ бас би ёстой дэмжиж байна та бүдгийг. Их баярлж байна. ТСА компани хамт олон та бүдэндээ баярлалаа. За малчид бидний мах болон сүүн бүтээгдэхүүнийг бас хэрэглэгчд бас шинэлгээр бас хүргэж байгаа бас ТСА компани болон Талын Монгол брендийн бүтээгдэхүүнд бас талархлаа илэрхийлж бас өнөөдөр бас хамтарч ажиллах болсондоо бас баяртай байна.